За TV8 телевизийг үзэн суугаа Монголын ард түмэндээ өглөөний мэндийг хүргье. За ингээд жил болгоны 3 сарын 20-нд одоо аз жаргалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байгаа. Үүнтэй холбоотойгоор за аз жаргалын цаг нэвтрүүлгийг одоо ярилцлагын зөвлөмж нэвтрүүлгийг тийм ээ. За аз жаргалын зам төрийн бүс байгууллагын тэргүүн, за зар мэдээ сонины захирал, стресс аз жаргал судлаач, за баясгалан ихтэй өглөө бүр одоо 20 минутыг одоо хөтлөн үзэж та бүхэнд одоо хэрэгтэй мэдээллүүдийг зөвлөмжүүдийг өгөх үүднээс энэхүү одоо ярилцлагын цагаа эхлүүлж байгаамаа. За ингээд өглөөний мэндийг хүргэе танд. За өглөөний мэнд үзэгчтэй бас өглөөний мэнд хүргэе. За тэгэхээр хоёлоо бас би танаас асуугаад та тодорхой хэмжээний зөвлөгөөнүүд өгөөд явдаг байгаа тийм ээ. За эхний асуултыг танд тавья. За өдрийг аз жаргалтай одоо өнгөрүүлэхийн тулд за яах ёстой вэ? За ер нь өдөр үрээ бид нар аз жаргалтай өнгөрөө сурахын тулд мэдээж хэрэг төлөвлөнө л дөө. Тэгээд ер нь өглөө босоод бид нар тухайн өдөр амьд байна гэдэг чинь ямар гайхамшигтай юм бэ. Юу өглөө босоод ирэхэд хичнээн олон хүн энэ хорвоос явцсан байгаа байлээ тий. Тэгэхээр хамгийн эхлээд өглөөд талархах нь амьд байгаад талархах хэрэгтэй. Өнөөдөр би амьд босч шít. Тий. Энэ амьд сэрүүн хорвоо ертөнцийн гайхамшиг дахиж нэг үзэх гээд дахиж нэг өдөр надад байна. Тэгэхээр өдөр талархаш өдөр болгонд талархах хэрэгтэй. Өнөөдөр ямар гоё байна те. Бороотой ч байна уу, шороотой ч байна уу, застаа ч байна уу, шуургатай ч байна уу, асуудалтай ч байна уу, асуудалгүй ч байна уу, ямар ч байсан амьд байна гэдэг хамгийн гайхамшигтай зүйл шүү дээ. Тэгэхээр амьд байгаадаа өнөөдөр эртлэн босоо сэрж байгаадаа хийх ажилтаа байгаадаа хамт олонтой байгаадаа эргэн тойрон чи хайртай хүмүүс чинь байгаадаа талархаад л өглөө эхлэн дээ. За ер нь бол бид нар өглөө босоод санаатаа санамсруу байдлаар стресс орж эхэлдэг шүү дээ. Ингээл сигнал даал, муудалцаал, ийм юм хайчих чив, тийм хайчих чив гэдэг. Хэдий тийм байсан ч гэсэн та тэр долгионоос ороод эрг сэтгэлээрөө л тэр аз жаргалтай төлөв байдал руу, талархалтай төлөв байдал руу орох хэрэгтэй л дээ. Тэгээд өдрийнхөө ажлуудыг мэдээж төлөвлөсөн ажлуудаа тухайн үед нь 100% гүйцэтгэв. Ер нь нэг 24 цагаас 8 цаг нутчихлаа 16 цаг. 16 цагаас ажлын ер нь 10 11 цаг байгаа. Бид нарт бол яг үндэ их олон цаг шаардлагатай шүү дээ орчин үед чинь бүх юм хурдтай болсон болохоор хийхгүй л болохгүй. Ажлын 8 цаг нэртэй боловч бид нар 10 11 12 цаг хүртэл ажиллаж байна. Маш их ажилладаг. Тэгэхээр тэр ажлын цаг за гэртээ амрааж байгаа нэг 4 5 цаг байгаа үз. Унтахаас гадна. Тэгэхээр их цаг хугацааг зөв менежменттэй баяр талархалтай за аз жаргалтай байх нэг үнд 100% байх. Тэр тухайн ажлыг 100% хийх хэрэгтэй байгаа. Тэгэхгүй нэг 95% гээл 75% гээл ирэхлээр тэр нэг дутуу юм чинь хүнийг стресст оруулаад байдаг байхгүй. Дутуу юм маань намайг стресст оруулаад би нэг дутуу долимог хийчлээдэг гэдэг зүйл маань хоёрын хооронд хүнийг шаналгаад байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар тэр хуурамч байдлаас өөрснөө стрессч эхэлдэг. Тэгэхээр тухайн хийх зүйлээ өөрийнхөө хэмжээнд 100% хийх. Хариуцсан зүйлээ 100% хийх. Хариуцсан зүйлээ 100% хийх нэгдүгээр өөрт кайфтай, өөрт таашаалтай. Би хийсэн, миний чадамж энэ байла. Эргэн тойрондоо байгаа хүмүүс бас магтахаар байх хэрэгтэй шүү дээ. Эргэн тойрондоо байгаа хүмүүстэй сайшаагдахаар амьдрна гэдэг бол аз жаргалын бас нэг хэлбэр. Эргэн тойронд чинь байгаа хүн олон хүн чин сэтгэлээсээ үннээрээ сайшааж магтчихвэл би бас оршин тогтнож байгаа нэг хэлбэр шүү дээ. Тий. Тэгэхээр ингээд сайшаах хувцаар хийгээд тэгээд өдөр мэдээж дандаа аз жаргалтай байж байгаа хувьд стресст нь бухимдах асуудлууд гарч чинь маш хурдан бухимдал бушуу гарах хэрэгтэй. Би бол одоо бити уурал гэж одоо хэлж чадахгүй. Амьдрал хэмжээний эргэн тойронд уурлахаас өөр аргагүй нөхцөл байдлууд тулгардаг бид нарт. Тэр үед нь одоо уурлахаас биш явт тийм ээ. Тэгээд ууралсан бол хурдан уураа хаяал дараагийнхаа жинхэнэ асуудлууд бол нөгөө үргэлжлүүлж явж байгаа хэвийн одоо үйл явдал руу орохгүй бол би тэгэл одоо тэгэл өнөөдөр уурлаад л маргааш уурлаад л нөгөөдөр уурлаад тэгэл 10 жил уурлах юм уу ингэж болохгүй. Тэгэхээр бухимдах зүйл бол маш хурдан бухимдаад гарах хэрэгтэй. Энийг сурах хэрэгтэй. Тэгээд өдөр хийж байгаа даалгавруудаа хангалттай сайн хийж өгөөд оройн дүгнээд өнөөдөр би юм амжилтлаа боллоо баярлалаа талархлаа өнөөдөр сайхан байлаа. Амжилтаар өгнө тийм ээ. Тийм өнөөдөр амжилт гэдэг бол мянган алхмын цаана өргөнд бол нэг алхмаас эхэлдэг гэлээ хчээр амжилт гэдэг бол нэг зүйлийг сайн хий. Дахиад маргааш сайн зүйлийг хий. Гэж ингэсээр хуримтлалыг нь амжилт гэж байгаа шүү дээ. Жижигхэн амжилтуудын хуримтлалыг амжилт гэж байгаа. Тэрнээс биш нэг палс сул хийдэл амжилтанд хүнэрсэд рүү байх боломжгүй. Тэгэхээр жижигхэн амжилтандаа маш талархалтай хандаад өдөр болгон сайжир шинжлэгдэж ингэж шинийг сурч мэдэж амьдралын сайхныг мэдэрч амьдрахад нэг өдөр маш үнцэнтэй, 1 минут секунд маш үнцэнтэй. За тэгэхээр за хүн болгонд л тодорхой хэмжээний амьдралд за нэг бэрхшээл гарч ирдэг тийм ээ. Энэ хүү бэрхшээлийг за зөв аргаар даван туулахын тулд тийм ээ. Дараагаар нь одоо аз жаргалтай болохын тулд яг ямар алхам хийх ёстой вэ? Бэрхшээлийг одоо хэрхэн даван туулах ёстой вэ? Бэрхшээлийг даван туулах хамгийн амархан арга бол эхлээ хүлэмж зөвшөөрөх хэрэгтэй.
Яг ийм хэрэгшил байгаа юм байна. Хүлээн зөвшөөрөлт гэж нэг чухал юм байна. Бид нар асуудлыг ерөөс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэр ийм байх ёстой гэж өөрөөхөө муухарлахынхаа оронд яг энэ юм болчлоо гэдэг хүлээн зөвшөөрөөд миний буруу байвал алдаага маш хурдан барьдаг байх хэрэгтэй. Энэ миний алдаа байсан юм байна. Миний яг буруу болчлоо гэдэг. Хүн ер нь хамгийн өсөж дэвжих өөрчлөгдөж шинжлэгдэх хамгийн том суурь бол өөрийнхөө алдааг барьж мэддэг байх. Би энэ дээр алдаа гаргачлаа. Би энийг засаа. Би энэ дээр үгийн алдаа хийлээ. Энэ дээр би бодлын алдаа хийлээ. Энэ дээр би үйлдэлийн алдаа хийлээ. Би алдчихлаа шүү дээ. Гэт өөрийнхөө алдаа барингуудаа дараагийн удаа би нэг яаж засах вэ? Ингээд явна. За тэгэхээр өнөөдөр хүн алдаа хийсэн байна. За тэгээд бид нар яг хөглөө өөрийнхөө алдаа харахаас илүү бусдын алдааг илүү хараад байдаг шүү дээ. Бусдын алдааг хараад ирэхлээр би гомдож эхэлнэ. Гомдоод байхгүй юу? Нөгөө энэ хүн ангих байсан чинь надад ингэсэнгүү, тэр хүн тэх байсан чинь ингэсэнгүү гэдэг тэгэхээр гомдол цугларч эхэлдэг. Тэгэхээр бусдын алдааг их олгон харахаас илүү нэгдүгээр өөрийнхөө алдааг харна. Бусдын алдаа мэдээж байгаа юм чи харна. Тэгэхээр хоёуланг нь уучлах хэрэгтэй маа. Өөрийнхөө алдааг харчаад за баясгалан одоо өөрийгөө ингэ жижиглэхийнхээ оронд өөрийгөө уучлаад за баясаа чи энэ дээр ийм алдаа гаргачлаа шүү дээ. Тэгвэл одоо дараагийн удаад нь чи энийг мэрийгээд чи энийг засахын тулд чи өөртөө ажиллаж гэдэг юм уу? Бусдыг өөрийгөө уучлах байгаа шиг адилхан бас бусдыг уучлах хэрэгтэй. Уучлал гэдэг маань юу гэхээр тэр хүнд тэр тухайн буруу зүйл хийснийхэн төлөө ямар нэгэн ял шийдэлтгэл тулгахгүйгээр тухайн хүнийг чөлөөлж явуулах асуудал. Уучлалын давуу тал нь. Давуу тал нь болохоор чөлөөлөлт явж шүү дээ. Нэгдүгээр би өөрөө тэр зүйлд гомдоод байхаасаа илүү би чөлөөлөгдөж байна те. Тэр нэг асуудлаас толгойн өвчин болоо, шүдний өвчин болоо нөгөөдгөө дахин бодхоос илүү уучлаад өнгөрчихлөөр би сүнсний хувьд оюун бодлын хувьд үг хэлээ чөлөөт болчих. Өөрийгөө муу юмас чөлөөлж байна. Тий. Тэгээ харилцаа гадуулж үлдэнэ. Нөгөө талаасаа болохоор тэр нөгөө одоо гомдоос хүн баг штэ. Тэр гомдоос хүнийг уучлж явуулснаар тэр хүний бас хувь тавиланд нэг хэрэгтэй. Ер нь зүр чөлөөлж явуулах хэрэгтэй юм байна. За харин уучлалын нэг онцлог бол уучлсан хүнтэйгээ ер нь амьдралд хараад байгаад эргэждэг гэж харилцаа босон байгуулах хэцүү. Маш өмтэй цэнтэй харилцааг бид нар санамсаргүй байдлаар нураадаг. За санаатай байдлаар бас их нураах юм аа. Мэдсээрэж нурааж байгаа асуудал төр бол эргэж босгон байгуулахад хэцүү шүү дээ. Нөгөө хүн чи мэдээд байгаа мөртлөө энэ хүн ингэчүүл энийг хэрвээ ингэж ингэснийг мэдчихүүлнэ. Баясгалан яг ийм юм босныг мэдчихүүл энэ гомдно тоо гэж мэдж байгаа хэрнээ мэдсээр байж хийж байгаа үйлдэлийг одоо би уучлах болж шүү дээ баясгалан гэдэг хүн. Тэгэхээр би тэрийг уучлалчлаа. Гэхдээ харилцааг уучлал гэдэг бол заавал хамт буцаж эргэж хамт байхын нэр биш. Зүгээр уучлсан тэр хүнийг чөлөөлж явууллаа, би өөрийгөө чөлөөллөө. Тэгээд оронд нь тэгэл явд юм хорвоогоо дүрэн сайхан хүмүүс үеж хат чинь заавал гомцон гомдосон шархаа дахин сэдрээгээд байхынхаа оронд төр үр нь холдох төр ч юм уу бүр ч юм мэдэхгүй байна л да. Ер нь холын зайтай байх тус эдгэрэл явагддаг. Ер нь хамгийн хэцүү юм бол зүрх сэтгэлийн шарх байгаа шүү дээ. Махан биен дээр ирсэн шарх бол хугацааны дараа эдгэрчин. Зүрх сэтгэлийн шарх бол ингээд сэдрээ тэндэ буглаад ингээд байгаад байгаа. Тэгэхээр сэтгэлийн шархыг эмчлэхэд хугацаа ордог. Тэгэхээр энэ уучлах нь ажиглалтай байх маш том үндэс байдаг. Ер нь тэгэхээр би нэг уучлах, өөрийгөө уучлах тэр хүнд одоо ял шийдгэл онохгүй, хорсож занахгүй байх. Одоо үзий ядахгүй байхад суралцах хэрэгтэй. Энэ бол бас л том одоо аргуудын нэг. Тэгээ энийг хэрэглээс сурчхлаар өөрт их ямар. Би бол их болгоны өөрчлөлт л да. Тийм. Тэгэхээр хүн болгон одоо өдөр болгон харилцаанд ордог тийм ээ. Хүмүүс хоорондоо харилцдаг. Зөв нь сайн хүн гэж яг ямар хүн хэлж байна. За сайн хүн гэдэг чинь маш амархан хүн. Өөрөөсөө болж бусдыг зовоодог хүнийг л сайн гэж. Тэр их мэдлэг боловсрал, тэр их хэд баялаг, нэр хүнд алдар та хүнийг сайн гэхгүй. Сайн хүн гэдэг бол тухайн хүнээс шалтгаалж эргэн тойронд байгаа ямар нэгэн хүнд асуудал үүсгдэг хүнийг л сайн гэдэг. Тэр одоо бодлын утгаал, хэрүүл утгаал, аригтар суугаал, тэн жалга болоод эсвэл нь одоо ойлгомжтой юм дээр зөрүүдлээл, өөрийнхөө зөв болгох гол бусдад тулгаал, бусдыг дээрлэхэл, доромжлол, басамжлал тий. Гэт би энэ бусдыг басамжилж байгаа хүмүүс, доромжилж байгаа хүмүүс ерөнхийдөө ингээд амьдралд харж байгаа сайн хүмүүс тий. Ингээд сайн хүмүүс ийм айтайхан болохоор нь хүмүүс их тийм дээрлэх, одоо ашиглах тий. Энэ яадгийн гэд
Тэгээ би яагаад энэ одоо телевизээр дахин эрэг сэтгэлгээний маструудаа аж аргалын өдрөөр болж өгүүлэн удирдлага хамт олон тодруулаад урамшуулчаарэ гэдэг одоо би байнга гарч байгаа. Энэ эрэг сэтгэлгээний энэ эвлэрүүлэн нэгдүүлэгч асуудлыг өөр дөрөө үүрээд нөгөөдхийг нь зохицуулж яадаг ийм хүмүүс хаа сайгуул байдаг. Энэ хүмүүс үнэхээр хайрламар хүмүүс байхгүй. Тэнд муудалшил байгаад аль эзэн цаа яах юм те битээ та нарын гिचээч тэгэл дунд нь орцсон левлрүүлээд л явж идэг. Буруу болсон юм зүг голдрлууд нь чирээл оруулж л байдаг. Ийм ухаалаг сайхан сайн хүмүүс их бий. Энэ сайхан хүмүүсийг бас нажиглалын өдрөөр эргэн тойрондоо хүмүүс мэдрээ та нар маань ээж чинь байж болно, аав чинь байж болно, найз чинь байж болно, хүү чинь байж болно, охин чинь байж болно шүү дээ. Энэ хүмүүстэй бид нар ажиглалын цагтл одоо давлгаа явна. Ажиглалын цагтлын давлгаагаараа нэг сайхан үг бичээд өгчөөч. Бид нар нөгөө хамаалгаа тэр гар утсаараа ч гэсэн мессеж бичээд өгөөч. Нэгээ чи бол миний амьдралд байгаа хамгийн сайхан эрэг сайхан хүн шүү. Хамгийн сайн хүн чи шүү. 10 сайн хүн эргэн тойронч бол ямар аттай юм бэ? Харууланд нь бичээд ажиглалын өдөр сэтгэл гаргаад ингээд нэгэндээ урмын үг хэлээд болж өгүүлэн чихэр бичээн юу гэдгийг цэцгээ бариад сая эмэгтэйчүүдэн баяраас одоо ингээд цэргийн баяр болох гэж байна те. Энэ баяр сонин баяр. Ажиглалын баярыг харьцуулахад эрэгтэй хүмүүсийн хөндлөлөөр баярлуулж байгаа. Эмэгтэй хүмүүсийн хөндлөлөөр баярлуулж байгаа юм байна шүү дээ. Эмэгтэйчүүдийн баяр гэхэлэр та эмэгтэй хүн учраас баярлах хэрэгтэй тийм үү? Эрэгтэй эрчүүдийн цэргийн баяр гэхэлэр та цэрэг учраас баярлах хэрэгтэй. Ерөөсөө фокус нь одоо анхаарал татж байгаа хэсэг нь тэр. Тэгвэл аж аргалын өдөр гэдэг бол бүр шал өөр утга байхгүй. Бүр тэр гүнзгий мэдрэмжийн тухай, бүр гүн гүнзгий нандин мэдрэмжүүдийн тухай баяр ярьж шít. Тийм учраас энэ нандин мэдрэмжийг өгсөн энэ зүйлүүдийг хажуудаа байгаа хамгийн сайн хүмүүстэй бусдад ямар ч хал болгүй амьдарч чаддаг. Бусдад ямар нэгэн ял тогтгүй, бусдаас ямар нэгэн нэгтгүү, бусдыг одоо ямар нэгэн байдлаар шахал дарамтанд очруулдаггүй хинч хорхоод хоргүй гэж ярьдаг шүү дээ монголчууд. Тэр сайхан усуудаа та нар илүү их талархал илэрхийлээсэ гэж би хүсмээр байна. За. За зарим тохиолдолд нөгөө үг хэлээ за олзохгүй хүнтэй хүмүүс тааралдаг тийм ээ. Эдгээр хүмүүстэй хэрхэн харилцах боломжтой юм эргээр харилцахын тулд. За тийм ээ тийм бидний амьдрал буруу ишилсэн сүхшиг хүмүүс өндөө байдаг. Монголчууд яасан сайхан хэлсэн тий. Буруу ирэхээс хөөд бохоо зүнээс хатуу. Чи хайшаа амт бэ буруу ишилсэн сүхшиг гэдэг. Тэгээд би энэ буруу ишилсэн сүхийн тухай сонсч хүнээс ингээд нэг хүн мод хаглаа гэжсэн байхгүй юу? Сая өдөө ингээд би аршаанч байсан. Тэгээд нэг хүн ингээд тэр мод хаглах байгаад байхгүй гэсэн юм. Манай өвөө намайг юу буруу ишилсэн сүх шиг гэж одоо сүхийг зөв ишлэх ёстой гэл ингээл баахан сүхний иш миш гэл бид нар баах юм ярихгүй юу. Тэгээ би сонирхоод тэр хүн хөдөөний хүн шүү дээ ингээд мод хаглах гэж хэлсэн. Хөөе буруу ишилсэн сүх яг яадаг юм бэ гэдэг. Би бол буруу ишилсэн сүх гэж мэддэг болохоос биш буруу ишилсэн сүхээр одоо мод хагалж үзээгүй юм байна л да. Би бол хүүхд тогтоо туслан мод хагалж лээсэн. Тэрнээс илүү хэтрэхгүй байна миний мод хагалах тухай мэдлэг хязгаарлагдмал байна. Тэгээ буруу ишилсэн сүх яг яадаг юм бэ гэд би асуусан байхгүй. Тэсэн чи буруу ишилсэн сүх яадаг юм бэ гэдгсэн чинь хизэж байгаа юм дгүй. Мод хагалах гал яг энэ талыг хаглаа гэл хүм чинь нэг зориод мод хагалах гэж хахад нь хизэж тэндээ очтгүй нэ. Дандаа өөр газар ингээд. Төрөөс мод хагалж болтгүй нэ. Тэр гаруул авчих гад ингээд яачих гад. Тэгэхээр чи өнөөдөр бид нар хизэж байгаа болдгоо те. Ингээд мод хагалахлаар нүсчээд энэ тэнд юм хагалж ухуулж байгаа хөл гар тасчих гад ингээд шитгэлээр буруу дэш нэг юмнууд нь яваад ингээд айгүй хэцүү гинэ. Ерөөсөө маш хэцүү гэж тэр буруу ишилсэн сүх гэдэг юм чинь. Тэгэхээр өнөөдөр бидний амьдралд буруу ишилсэн сүх шиг зөндөө байдаг. Энэстэй яаж ч болдгоо бүр одоо яаваад адаан чимэр мөсөндөө байдаг шүү дээ. Өөрийнх нь улаан цагаан буруу байхад хизээч тэрийг хөглөмжшөөрдгөө, өөртөө гэмшил байхгүй, залруулга байхгүй. Өөрийгөө өмөрхөөс өөр ямар ч хийчихэд байхгүй. Тэгээд одоо нөө хэлээд болохгүй хэлэхэ болио. Тэгээд чихэнд нь алт ийсэн ч нэмэргүй, ус ийсэн ч нэмэргүй ийм хүмүүс байдаг. Тэгтээ ийм хүмүүс одоо ямар ирээдүй хүлээж идэв гэхэлэр нэгдүгээрт мэдээж богино нас байна. Богино насалж байна. За бид нар нийгэмд байгаа хамгийн том жишээ бол архины асуудал. За тэгээд ажилгүйдлийн асуудлууд байдаг. Тэгэхээр энэ хүмүүс залхуурлын асуудал. Ажилгүй хүн гэж залхуул хүн байхгүй. Нийгэмд ажил байхгүйд ажилгүйдэл бий болоод байгаа юм уу? Үгүй шүү дээ. Залхуу учраас ажилгүйдэл бий болоод байгаа. Хүмүүс залхуу байна. Хий гэвэл нь эргэн тойронд хийх ажил зөндөө байгаа. Гэртээ ч хийх ажил зөндөө байгаа. Гэртээ ч үжихгүй, ажил дээр ч үжихгүй, гудамжинд гараач үжихгүй. Тэгэхээр энэ залхуурл. Тэгэхээр чинь ийм залхуу, хойрог тэгээд одоо энэ. Тэгэхээр ийм буруу ишилсэн сүхшиг хүмүүс бол үнэхээр харамсалтай энэ хүмүүст бол ирээдүй бол их бүрхэг хамгийн эхлээд тэр нь маш найз нөхдөд хөрөөл хомигддаг. Найз нөхд байхгүй шүү дээ. Үг хэлээ олцохгүй юм чинь маш их юм хязгаарлагдмал болж ирнэ.
Тэгээ нийгэм байхгүй, эрүүл орчин байхгүй болохоор чинь тэр хүн ерөөдөө дотроо ялцарч эхэлнэ. Тэгээд нь яг гэхээр өвчин, зовлон, санхүүгийн дампуурал, ажилгүй юм чи мөнгө байхгүй, орлого байхгүй. Эдийн засгийн хувьд дампуурал, гэр бүл тогтворгүй байна. Ийм хүнтэй чинь хажууд нь эмэгтэй хүн тисээд байх хэцүү. За гэр бүлийн салгалтыг бол би эсэргүүцдэг боловч хүн нөхцөл байдал, амин насн дээр тулцсан асуудал, сэтгэл зүйн хүн дарамттай байдал, амиа орлохгүй тулд эмэгтэйчүүд минь үр хөвгтөө удаад гэр бүл салгалтууд хийгдэж байна. Энэ буруу. Гэхдээ буруу гэж яах юм? Одоо бидний манай Монголын нийгмийн байж байгаа байдал, нөхцөл байдал одоогоор ийм л байна. Тэгэхээр энийг бид нар цас сайжруулахын тулд бас ирээдүг хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр ийм одоо хүмүүс юу болдог вэ гэхээр өөрийн биеэр нэг явж нэг жоохон хам мөргөх тий өөрийн биеэс одоо нэг ийм үг хэллэг өгд юм бэлээ. Одоо ийм буруу ишил сухшиг хүмүүсээ бушуухан шиг юуны ширээний булан очоод тухаараа мөргөд тусгойчих хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр гинт ойлгодог. Ийм хүмүүс хатуу ташуур хэрэгтэй болж байгаа. Амьдралын том ташуурууд хэрэгтэй болдог. Тэгвэл нэг жоохон сэхэ авч жоохон сэрж би ч тийм юм хийгээд байна уу да гэж бодох нь шүү дээ. Тэгэхээр ийм хүмүүсээс бол одоо нэгдүгээр тэдрэг бинтэж уучлахаас ураа байхгүй. Хоёрдугаарт өөрийнх нь замаар явуулахаас ураа байхгүй. Уул нь нөгөө нөлөөлөлд зөв нөлөөлөлд эрг нөлөөлөлд автдаг хүн байвал нь өөрийгөө засч авах гэдэг шүү дээ. Тэгэхээр өөрийн биеэр зовлонгоо туулж иж жаахан юм ойлгохгүй хорвоогоос 35-аас 50 насны ялангуяа эрэгтэй хүмүүс маш их нас орж байна. Ийм одоо ийм л нийгмийн өнөөгийн бодит байдал юм л байна. Одоо ихэр хүмүүстэй яг харилцахын тулд яг яах ёстой вэ? За харилцахын тулд ерөнхийдөө сэтгэл зүйн ухаанаас юу гэж үздэг гэхээр эрэгтэй хүмүүст эрэгтэй хүн илүү ойлголцдог, эмэгтэй хүнтэй эмэгтэй хүн илүү ойлголцдог. Ер нь зүгээр хавдаа сэтгэл зүйч хүмүүсийн хувьд бол эрэгтэй хүн хурж ирээ зөвлөгөө авах талууд байдаг л да байлгүй яах вэ? Тийм. За түрүүн бас та цус дурдаад өнгөрслөө. За манай Монголын нийгэмд бол архитал гэдэг зүйл за газар аваад байна гэдээ бүр 10-аад жилийн өмнөөс яриад эхэлсэн. За архиталтууд яг юутай холбоотой байд юм бэ? Хүмүүст энэ архитнаас за гарч болдоггүй л гэдэг гарчнаас гаргана гэдэг одоо янз янзын сургууль судалгаа байгаад өнөхөр энэ бодиттой хувь нэмрээ өгсөн зүйл нь одоо хомсхон л байна. Архиталтын одоо яг одоо сэтгэл зүйн талаас байдаг юм уу? Яг ямар учраас архиталт гэдэг зүйл газар аваад байна. За хүүхэд залуучууд залуу байхад бол ер нь бол нөгөө нэг нээлттэй байж чаддгүй шүү дээ. Ерөөсөө хүүхдүүд төвөг залуучууд чинь бол багаас нь ингээл ингэж болохгүй тэгж болохгүй гэсээр гад хүний өдөөс үхэлж чадхаж болчдөг. Хамаагүй марчвал буруучих юм болоо гэдэг ингээд. Ийм хаалттай байдал дотор одоо оюутан болоод эхлэнгүүт нэг арх уугаад арх уухлаар ингээд суд сөргөсөж байгаа. Суд сөргөсөд ирэхлээр ингээд бидний суд сөргөсөд тэр ингээд айгу баяр хөөрийн эйфори гэдэг л дээ хуурамч одоо хөөрлийн байдалд ороод ирэхлээр нээлттэй болоод хүнд яриад байгаа юм санагдаад ингээд одоо архиталт эхэлж байна. Тэгэнгүүтээ энэ ингээд тэгээд нөгөө тухайн үед нэг хэсэг одоо найз нөхөд ангийнхаа хамт олон яг харих уусныхаа дараа нэг зоригтой болоод байгаа юм шиг хэлэх гэсэн юм хэлээд байгаа юм шиг нэг ойлголцсон юм ойлголцоод байгаа юм шиг байгаа байдал маань их таатаа санагдаад тэгээ энэ их зүгээр зүйл юм байна гэдэг ингээд одоо ойлгочдөг. Тэгэл энэ зүгээр юм байна гэл энэ зүгээр юм байна гэл энэ нь лавшарсараад одоо 20 гараад л арх ууж эхлэнгүүт чинь 30 40 настай архаг архичд болчих. Тэгэл нэг сардаа нэг удаг байсан бол 14 хоног нэг удаг болоод 7 хоногт нэг удаг болоо сүлдө өдөр болгон уугаал архинаас шууд хамааралтай болоод архины голомтод үсчдэг. Тархинд. Тэгэл ерөөсө тэр нь нэхэж эхэлнэ. Донтоод. За ингэж явсараа байгаад архинд живж шүү дээ тий. Тэгээ архинд живээд хамгийн сүүлд нь хэмжиж болоод хийсэн бүтээсэн ч юм байхгүй. Залуу насыг задгаа мөгшөг амьдралыг арчиж хийж. Тэгээ ер нь бол архиталтыг бол цэвэр архиталтыг би за үзэгч болон минь намаа уучлаарай. Жохон хатуу хойлоод арчиг хөвлөж үздэг. Архитал бол арчиг хөвдөл. Яагаад арчиг байгаа юм бэ? Амьдрч чадахгүйгаа гутарж байгаа юм уу? Ажил хийх хэрэгтэй. Гэр бүлтэйгээ уулзрахгүй юм уу? Харилцааны урлагт суралцах хэрэгтэй. Эхнэртэйгээ уулзрахгүй бол надад юу болоод байна? Эхнэр маань юу хүсэж байна? Нөхөр маань юу хүсэж байна? Суралцах хэрэгтэй. Харилцааны маш олон мастерууд байна шүү дээ. Энэ олон сайхан багш нар байна шүү дээ. Энэ харилцааны энэ олон мастерууд эргэн тойронд байгаа лидерүүдээс суралцах хэрэгтэй. Чадахгүй шав орох хэрэгтэй. Дахиж очиод сайн байна уу? Би эхнэртэйгээ уулзрахгүй. Үгүй би нөхөртэйгээ уулзрахгүй. За өмнөхөд тэгээд тэгэхээр чинь энэ болохгүй бүтэхгүй юм хороод байхгүй юм чинь болгох бүтгэх талаас нь явах хэрэгтэй. Болгох бүтгэх талаас нь явж чадахгүй болохоор л за чаддгаа нь арих уу? Арчаагүй байдалтайгаа жаахан эвлэрээд тэгээд нэг төр зур мартах нь хаястай. Арих усны дараа асуудал улам аварсан л байдаг.Ээс асуудал шийдвэрлэхдэггүй бүр асуудал нэмчихдэг шүү дээ. Тийм тэгээд адаг сүлд нь хэрэг төвхт орохоос ахуулаад. Тэгэхээр архиталтыг бол би нэх нялганаад гэдэг юм уу? Би арчиг байдлаа гэж үздэг. За өнөөдрийн маань за зөвлөмж нэвтрүүлгийн маань цаг энэ түрүү өндөрлөж байна. Маргааш энэ цагтаа эргээд уулзъя. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.